Харин одоо Өвөр ханган аймгаас хүрсэн мэдээлэл хүргээ Бат Эрдэнэ цэвэрлэгээний ажлыг 4 жил гаруй хугацаанд хийж байна. Тэрээр эрэгтэй хүн хийж болохгүй ажил гэж байдаггүй. Хүн өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн ажлыг хийснээр илүү эрч хүчтэй, урам зоригтой болтгоо гэж ярьж байна. Ер нь ингээд шил төлөг арчичаад ингээд эргээд харахад амар гоё ялганаад амар сэтгэл хангалуун их гоё илчдэг л доо ерөнхийдөө. За цэвэрлэгийг заавал эмэгтэй хүн хийх ёсгүй гэж ярих Бат Эрдэнэ 20 гаруй настай залуу инлүүлэл. Улаанбаатар хотод төгс цэвэрлэгээний компанид ажиллаж байгаад жил орчмын өмнөөс Өвөр ханган аймагт эгчтэйгээ хамтран нар цэвэрлэгээ үйлчлэгээний компаниг ажиллаж эхэлжээ. Зарим хүн түүнийг хараад эрэгтэй хүн байж цэвэрлэгээ хийдэг юм уу гэх хүндээр хүлээж авдаг байна. Харин Бат Эрдэнэ өмнөд эрэгтэй хүн хийж болохгүй ажил гэж байдаггүй. Хүн өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн ажлыг хийснээр илүү эрч хүчтэй, урам зоригтой болдог хэмээн ярьж байна. Айлууд цэвэрлээд тагцсан бол улам Нямбай улам гоё хийгээд ямар санагдал байдаг. Дамнаа шил төлөвтэй айлууд бол бас гоё штэ. Угаасны дараа харахад эхлээд угаахад жоохон чангалтай. Тэгэхээр угаасны дараа харахад бол гоё. Зарим усууд нь болохоор эрэгтэй хүн гэхэд цэвэрлэгээ хийд юм уу гэд амар жоохон тиймэрхүү нэг хүндүүр чин шиг нэг жоохон тиймэрхүү хүлээж авдаг. Тэгээ заавалжгүй энэ ажлыг эмэгтэй хүн хийдэг гэдэг юм байхгүй. Ер нь эрэгтэй хүн ч гэсэн хийж болд юм байна л. Цэвэрлэгээний ажлыг хийснээр цэвэрч Нямбай болдог байна. Бат Эрдэнэ цэвэрлэгээгээ тоосч үлдэхгүйгээр хийдэг. Бусдаач мөн чин сэтгэлээсээ тусалдаг гэдгийг хамт ажиллагчид нь онцоллоо. Ер нь аараа өргөө дотн гаднагүй маш сайн юм бай цэвэрлдэг. Айлуудын ордерыг өргөхөд даадаг байхгүй эмэгтэй чадал. Тэгэхээр эрэгтэй өмнөөр өргүүлчдэг нэгдээ тэрд хоёр дээр тэрхэд зүлэг цэвэрлэх юм дээр заримдаа гарын чадлууд их ордог учраас эрэгтэй хүмүүс зүлгэхэд бол дорн цэвэрлэх tajдаг талтай. Өөрөө бас энэ их сонирхолтой болохоор биднес энэ эрэгтэй хүн ажиллаулдаг. За баярлалаа, гойсон байна. Маш их баярлалаа. Дахин үйлчлүүд нэ гэсэн тиймэрхүү өгнөө сонсохоор их гоё урамартаа. За Бат Эрдэнэ залуу хүн залхуурч суух утгагүй. Миний ажил бол олон хүндэд тусалж тав тухтай оршныг бүрдүүлэн сэтгэл ханамжтай сайхан амьдралтанд тусалдаг буянтай ажил юм байсан юм а. Мөн тэрээр хүмүүсийн чин сэтгэлийн талархлаас эрч хүч авдаг учраас цаашд олон газарт цэвэрлэгээ үйлчлэгээ үзүүлэхээр зорж байгаагаа хуваалцлаа.